Үйл хөдлөлтөр бол яг үйл хөдлөлийн үн буурах бас магадлал бас байгаа өсөх магадлал байгаа байхгүй. Ерөнхийдөө бол инфляц болон валют хажаас болоод өснө. Гэхдээ худалдаа авах чадвар муутай учраас бас магадгүй буцаад буух магадлал өндөр бас байдаг. Айл асуудал байна. Тийм учраас ерөнхийдөө үйл хөдлөлтөр би юу гэж зөвлөхөөр санхүүгийн эрхчлөөнд компанид ажиллах хөрөх боломжтой Монголд хүн хаашаа ер нь яг өнөөдрийн нөхцөл байдал хөрөнгө оруулалтаа хийвэл зүгээр гэж одоо хүмүүс зөвлөх вэ? Таны хувьд та өөрийнхөө өндгүүдээр нь хаана байршуулж байна? Бонд дээр яг нэг гоё юм байдаг. Хадгаламжаас өгөөж арай өндөртэй юунд таалагддаг вэ гэхээр тэд нар чинь нэг юм улирал тутам хөөн орж ирдэг байхгүй. Тэгтээ бол валют ер нь өсөх нь тодорхой. Нэг инфляц гэдэг нэг амар хар мангас. Валютын ханш гэдэг хар мангас орж ирээд. Гэхдээ тэгээ санхүүгийн эрхчлөө гээд хоёулаа яг бас романтик юм яриад ингэ яваад байдаг. Урилгын маань хүлээж авч оролцож байгаад маш их баярлалаа. Тэгээд яг энэ цаг үе дээр их сонирхолтой зүйлүүд болоод байгаа. Гэдэг нь төгрөгийн ханш маш их солирлаа. За дээрэс нь Трампын худалдааны дайнаас л доллар яг төгрөгтэй харьцуулах юм бол тийм байгаадсан. Бусад улсын валюттай харьцуулахаар бас ямар байх нь мэддэхгүй байгаад байна. Тэгээ хувьцааны зах зээл бас ер нь таахад маш хэцүү болчихлоо. Тэгээд маш олон хүмүүс санхүүгээ яах вэ гэдэг тал дээр эргэлзээтэй. Тийм учраас өнөөдрийн энэ подкастаараа ер нь хувь хүн өөрийн санхүүгээ хэрхэн менеж гэж ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг маш үнцэнтэй чухал сэдвийг ярилцъя гэж бодоод байгаа. Тэгээд юун төрөнд дахин тавтаж хэлэхэд манай урилгыг маань хүлээж авсанд баярлалаа. Үзэгчид өөрийгөө товчхон танилцуулаад өгөөч. За хүлээж авсанд намайг урьж орцуулсанд баярлалаа. Намайг Пүүсүрэн гэдэг Omni Capital-ийн тузын дарга бизнес эрхлэгчдийн хүн байна. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Окей. За шууд гол асуултаа асуугаад эхэлчихье гэж бодож байна. Үйл хөдлөлийн бизнес бас та дээр хийдэм байлээ шүү дээ. Тэгээд хүмүүс яг хөрөнгөө за жишээлбэл надаа ингээд нэг 100-аас 500 сая төгрөг байлаа гэж бодоход би одоо энэ хөрөнгөө яаж ирээдүйдээ менеж хийх вэ гэдгээ бодох шаардлага гарч байгаа байхгүй. Миний толгойд юу орж ирж байгаа юм бэ гэвэл за үйл хөдлөх авчиг гингүүт үйл хөдлөхийн яг Монголд бол өсөөд л байгаа. Гэтэ үйл хөдлөхөөс илүү их ашигтай бонд ч юм шиг аль эсвэл хувьцаа ч юм шиг за хувьцаа байлаа гэж дотоод хувьцаа явах уу гадаад хувьцаа явах уу гэсэн маш олон эргэлзээнүүд байгаад байгаа. Тэгэхээр хувь хүн хаашаа ер нь яг өнөөдрийн нөхцөл байдал хөрөнгө оруулалтаа хийвэл зүгээр гэж одоо хүмүүс зөвлөх вэ? Юуны төрөнд яг зүгээр яг одоогийн нөхцөл байдлыг би тайлбарламаар байгаа байхгүй. Яг одоогийн Монголын байгаа нөхцөл байдал гэхээр ийм хоёр цогцолтод зэрэг орсон юм санагдаад байгаа байхгүй. Нэг нь болохоор худалдааны дайнд өнгөрөөд бид нар аимшигтайгаар нэрвэгдэх магадлал өндөртэй. Нэг одоогийн байдлаар бид нар эффект бол орж ирээгүй. Тэгээд яг шууд болон шууд утгаараа шууд утгаараа бид нар Америкт 10% тариф татварлаа. За тэр үл харцангуй гайгүй. Хоёр дахь нь хятад маань 154 болчихоо тий 154. Ер нь бол маш ойлгомжгүй байдал үүссэн. Тэгэхээр хятад маань ерөөхдөө бид нар төв хятадд төв хэд нийлүүлэгч байгуул одоо улс шүү дээ. Тэгэхээр тэр маань ингээд ер нь бол ойрын хугацаанд маш хэмжээгээр нөлөөлөх магадлал айгүй өндөртэй байхгүй. Хоёр дахь асуудал нь болохоор бид нар өөрсдийн бидний үйлдвэрлэлийг ерөөхдөө яг худалдааны дайнаас яахгүйгээр бидний яг хамгийн гол түүхийд болох одоо экспортын 42% байдаг нүүрс маань ихэд асуудал гараад ирж байгаа байхгүй. Үнэн унаад. Тэгээд нийт бит хэмжээ маань ерөөхдөө гараад байгаа ч гэлээ. Ингээд үнэн унаад ахаар ерөөхдөө бид төсвийн алдагталтай экспорт импортын алдагталтай болоод төсвийн алдагталтай болоод ингээд ирж байна л да. Тэгэхээр ингээд амар ойлгомжгүй байдал ингээд үүсэж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр би бол яг одоогийн нөхцөл байдлыг 2025 онд бол би зүгээр хөрөнгө оруулалтыг хоригдлол хийх гэдэг хоригдлол хөрөнгө оруулалт гэдэг тусдаа асуудал. Тэгэхээр би бол илүү хоригдлол тал руугаа одоо байгаа танд хэрэг 100-аас 500 сая төгрөг гэж байгаа бол тэр асуудлыг бол хэрэг аюулгүй байлгах нь илүү чухал. Аюулгүй байлгаад тэр нь бол бидэрт нэг асуудал нь юу болж байгаа гэхээр нэг инфляц гэдэг нэг амар хар мангас, валютын ханш гэдэг хар мангас орж ирээд тэндээс чинь ингээд нэг хулган шиг идээд мөрөөд байгаа байхгүй. Тэрийг амар тооцоолох хэрэгтэй. Тэгэхээр аюулгүй байлгаад дээрэс нь хулганд мөрөөлөхгүй байх асуудал илүү хоригдлол чиглэлээр илүү явах зүгээр л гэж бодож байна. Хөрөнгө оруулалт гээд явахаар яг байж болно л доо. Гэхдээ илүү хоригдлол талаас явах. Тэгэхээр хоригдлын зүгээр би бол эрсдэлгүй нөхцөл байдлууд юу байгаа вэ гэхээр за хадгаламж байгаа. Банкны хадгаламжинд нь хийж болж байна. За валют руу хөрвүүлж болно. Ялангуяа доллар руу хөрвүүлж болно. Гэтэ яг би жоохон их оронч талаас нь валют дээр ингээл доллар болгоод ингээ яваад харж байгаа юу хатдаг. Жоохон их оронч зан хөдөлгөөд ингээд төгрөгөөр л байж ах хэрэгтэй шүү дээ гэдэг. Би бол жоохон өөрөө бол хувьдаа бол дурггүй. Тэгтээ бол валют ер нь өсөх нь тодорхой байгаа.
За гуравт бол бонд нийл одоо хөрөнгөний бичгээр байгаа бонд хэвүүц гэдэг бүтээгдэхүүн байдаг. Тэд дээр явуул их зүгээр. Тэгэхээр яг миний хамгийн санал болгох нь бол бонд хэвүүцүүд байдаг. Дунджаар нэг 18% таа байдаг. Тэгэхээр манай инфляц сая чинь 10% таа гарч ирсэн. 10% таа гар. Тэгэхээр одоо жилийн инфляц чинь 10% гэдэг тахад 18% таа хадгалцахаар ядаж 8% өсөлттэй тэгээ байж. Ямар нэг эстэл байхгүй баталгаажсан. Тэгээ болох нь хамаагүй дээр. Хадгаламж чинь болохоор нэг 12-оос 14 байгаа тоххой. Тэгэхээр 10% хасчихаар одоо ерөөхдөө та 10 сая төгрөгтэй байлаа гэж бодоход жилийн дараа чинь нэг 12 гэдэг чинь 11-200 болно шүү дээ. Тэрний таны худалдаа авах чадвар чинь сая төгрөгөөр буурч байхгүй. Тэгэхээр 200 мянган төгрөгийн гейнтэй байхгүй. Хэвүүц бонд дээр ингээд нээлттэй бүтээгдэхүүн авчих юм бол тэр нь яг нь 11-800 болоод 800 мянган төгрөгийн зэрэгтэй байхгүй. Тэгэхээр ер нь бол гейн нь бол харьцангуй хамаагүй том байгаа юм. Эдийн засгийн суурь ойлголтын талаар нэг зүйл тодруулах зөв болоо гэж бодлоо. За жишээ нь ингээд бонд дээр бонд аваад 8% ашигтай гарч байгаа шүү дээ. Жилийн дараа гэхэд. Тэр нь болохоор яг бонд ер нь их хвшин төгрөгөөр гарч байгаа. Тэнгүүд нь төгрөгийн ханш сулраа доллартай харьцуулахаар ингээд суулгарчингууд нь тэр 8% нь дахиад инфляцаас тусдаа нэг ойлголт байд юм уу? Аль эсвэл тэр инфляц дээр ороод авчирд юм уу? Тусдаа л гэж би ойлгоод байна. Тусдаа ер нь ойлголтоор явна. Гэхдээ долларын ханшийг бол яг хаашаа хаачих нь бол мэдэхгүй. Гэхдээ ер нь бол магадлал өндөртэйгээр дээшээ явах байх. Тэгэхээр ер нь бол яг гоё асуулт байна. Тэнгүүд энэ дээр яаж болох вэ гэхээр хэрв та би бол ингэж бодож байна. 100-аас 500 сая төгрөгийн одоо бэлэн мөнгөтэй хүн байвал одоо хадгаламжтай хуримтлалтай хүн байвал тэрийг холимог хийж болно. Валют үйлдвэрлэх нээлттэй бүтээгдэхүүн одоо бонд бол хэвүүцэн нээлттэй бүтээгдэхүүн холиот хийж болох зүгээр шин багт. Заавал ямар нэг юм дээр яах хэрэгтэй биш шүү дээ. Нийгэм рүү одоо бид ингэж бүгдийг нь авах хэрэгтэй биш. Холиот хийчихвэл тэгээд үйл хөдлөлтөр бол яг үйл хөдлөлийн үн буурах бас магадлал бас байгаа өсөх магадлал байгаа даа байхгүй. Ерөөхдөө бол инфляц болон валютын ханшаас болоод өснө. Гэхдээ худалдаа авах чадвар муутай учраас бас магадгүй буцаагаад буурах магадлал өндөр бас байдаг байхгүй. Айл асуудал бол байгаа. Тийм учраас ерөөхдөө үйл хөдлөлтөр би юу гэж зөвлөхөөр байшин сайтай одоо боломжийн тийм сайн юмнуудыг авах. Яадаг ч гэсэн хүмүүс сонирхох зүйлүүд. Яг үнэ. Тэгэхээр яг зүгээр манай Монголын нэг алтан дундаж алтан одоо яг одоо стандарт байшин бол одоо нэг хөнөө 22 байгаа шүү дээ. Ер нь хөнөө 22 шиг те байшин сайтай, чанар сайтай тийм газрууд дээр хөтлөж авах зүгээр байна. Эсвэл яг арай илүү хямдхны бодоод ч юм уу байшин илүү юм арай хол экзотик газар тавьчих юм бол бас асуудал үүсэх магадлалтай. Тийм байна. Би ихтэй ерөөсөө тийг сонсож байгаа юм байна. Үйл хөдлөлийн үн буурдаг юм байна те. Улаанбаатарт Монголд яг худалдаа авалтын чадвар муудад ирэхээр ерөөхдөө худалдаа авалтын чадвар муудад ирэхээр нийлүүлэлт магадгүй ихтэй ирэхээр буурах магадлал бол бас байж болно. Гэтэ энэ зүгээр бас онлын хүрээнд асуудал таамаглалтай байна шүү дээ. Зөв. Ер нь л ирээдүйд тийм юу болохыг хинч мэдэхгүй шүү дээ. Тэрийг бол одоо яг ингэж бүгдээр ойлгох хэрэгтэй. Ирээдүйд хинч мэдэхгүй, ирээдүйд хинч мэдэхгүй. Тэгэхээр ер нь юу ч болж болно. Зүгээр яг эднэр бол хамгийн магадлал өндөртэй юм аа л гэж зөвлөж байгаа. Зөв. За шууд нэг нэлээд хувийн чанартай зүйл асуухад одоо ингээд би бас ингэ бодож байгаа байхгүй яг санхүүгийн сайн мэдлэгтэй продюсер гэдэг таны хувьд та өөрийнхөө үндгүүдээр нь хаана байршуулж байна? Үйл хөдлөх бондор л байна да. Үйл хөдлөх бондор байгаа. Тэгээ явахаар харьцангуй бонд дээр яг нэг гоё юм байдаг. Хадгаламжаас өгөөж арай өндөртэй. Тэгээ яг надад юу таалагддаг вэ гэхээр тэд нар чинь нэг юм улирал тутам хөөн орж ирдэг байхгүй. Улирал тутам хөөн ороод ирэхээр нөгөө нэмэгдээд гүү дансруугаа аваад хувийнхын зарлыг хийдэг байхгүй. Тэгээ явчихдаг байхгүй. Хадгаламж чинь бол хүлээж жилийн дараа пад гэх нэг удаа ордог. Тэгэхгүй тэр чинь улирал тутам ингээ явахаар ерөөхдөө нэг зарлалаа болон орлогоо ерөөдөө төлөвлөөд за энэ 3 сард би энэ орж ирэх орлогоороо нэг ингэж зарцуулна да. Хүүхдээс уралтын төлбөр төлнө да. Эндээ ингэндээ тэгэндээ гэдэг ингээ явахаар 3 сарын төлөвлөлт зарцсан боломж айтайхан байдаг байхгүй. Тэр бас аяг сонирхолтой гоё байдаг байхгүй. Санхүүгийн бас бүр нэг суур одоо хүмүүсийн алдаад байдаг зүйл нь орлого нь хэсгээр хэрэглэн дагаад ихсчихдээ шүү дээ. Нэгүүдээр жишээлбэл таны хэрэгжүүлж байгаа шиг бондныхоо одоо юу гэдэг тэр бондыг худалдаж авч байгаа. За жишээлбэл бонд 10 сая төгрөгөөр худалдаж авлаа гэж бодоход тэр 10 сая төгрөгөө бонд руу биш өөртөө наах гэдэг байхгүй хүмүүс ихвчлэн. Тэгээд нөгөө нэг хөрөнгө оруулалт руу ерөөсөө
орж чаддаг. Яг энэ мөнгөний боловсрал дээр яаж одоо яг зөв сэтгүүтэй байх вэ? Сүүлдээс мөнгөний физиологи энэ төр гэл ном Монголд орчуулагдаад гарч ийн. Тэгэхээр яг ингээд хүмүүс зөвлөөд за ер нь ингээд мөнгөтэй харьцахдаа яг энэ суурь зарчмыг л заавал баримтлах хэрэгтэй шүү гэдэг зүйл байгаа юу. Яг хөө зүгээр би бүр тэрнийг ярихаас өмнө бүр ингээд үндсэн хувийн оо хүн гэдэг амьтны суурь ингэж нэг юу ярмаар байгаа байхгүй. Тэгэнгүүт яадаг номон дээрээс ингээд уншихаар ингэж тайлбарлаж байгаа байхгүй. Одоо ингээд хүн гэдэг яг амьтнаараа заяа. Амьтнаараа болохоор ингээд шууд ийм таашаал явах хүстэй байл та. Одоо би яг англиар орчуулж мэдгүй байгаа. Ингээд шууд илүү ингээд нэг үүс юм хөвтөөс ингээд одоо шууд ингээд юм хөвтөх хүстэй байл та. Допамин өсөж байгаа байхгүй яг үнэ. Тэгэнгүүт бидний одоогийн нийгмийн комплекс амьдрал дээр болохоор яаж байгаа гэхээр бид нар заавал урт хугацаанд сураад урт хугацаанд нураны төсөл хэрэгжүүлээ урт хугацаанд ажиллаж ийж тэр дараа нь үрш юм өстэй 1 жил 2 жил 3 жил магадгүй 5 жилийн дараа тэгээд тэр нь одоо юу гэдгийг хойшлогдсон тийм допамин байгаад байгаа байхгүй. Тэгэхээр яг одоогийн таашаал авах уу эсвэл дараа нь хүлээлттэй дараагийн хойшлуулагдсан таашаал авах уу гэдэг тийм сонголт. Ингээд нэг тэрэн донд ингээд хацгандаг амт юм байна л да. Тэгэнгүүт яг уу яг одоогийн байдлаар бид нар шууд одоо гоё өсөж байгаа юм аваад өсөж байгаа мэдэл ингээ яваад тахаар ирэхэд бол дараагийн тэр нэг юм цолослоод байдаг. Тэ? Яруу нэг аюулгүй байдал эсвэл дараагийн байдал одоо таашаал тэр хоримтлал тэр асуудал. Тэгэхээр ирэхэд мөнгө санхүү дээр ч гэсэн яг тийм байгаа байхгүй. Яг одоо би өсөж байгаа юм хөдөлж аваад ингээ явчихв. Өссөн юм хойшлуулад би дараа нь тэр нэг санхүүгийн хэрэгчлээнд хүрэх үү, дуртай юм хөрөлтлөө байх уу, аюулгүй байх уу гэдэг асуудал. Тэгэхээр ерөөдөө бол хүнд би ингээд юу гэдгийг хов хүнд золиоч зөвлөх хов хүн гэдэг хүн одоо би яг одоо үрээд таашаал авах уу, дараа нь эсвэл хөрөлтлөж жагаад дараа нь би санхүүгийн хэрэгчлээтэй байдлаар одоо тав тухтай байх уу гэдэг асуудлыг сонгох хэрэгтэй байх л та. Санхүүгийн эрхчлөө гэдэг бас өөрөө аюу сонирхолтой сэдв байгаа даа. Санхүүгийн эрхчлөө гэхэлэр манайхны дунд нөгөө тансаг хэрэглээ амартай шүү дээ. 5 өрөө мөрөө ингээл моршотон болох ч юм уу. Тийм зүйл бол биш шүү дээ. Санхүүгийн эрхчлөө чинь зүгээр л яг бүтэн жил санхүүтэй санаа зовохгүйгээр хүсэн зүйлээ хийгээд амжиж чадахгүй тэр дотор ажилтсан давхар орж байгаа. Гэтэ бас давхар ойлгох хэрэгтэй юм шиг байгаа юм тий. Тий, ер нь яг зөв санхүүгийн чөлөө эрхчлөөг хүн болгон янз бүрээр тодорхойлох байх. Зүгээр яг тэр тэгтээ бас амар буруу биш байхаа тий. Заавал чи ингээд санхүүгийн эрхчлөө бол ингэх хэрэгтэй гэдэг. Яг зүгээр хамгийн бейсик түгээмэл ойлголтууд бол юу гэхээр за доор хаяж нэг 6 сар ч юм уу та орлогогүйгээр ч юм ажилгүйгээр эсвэл ямар нэгэн тийм одоо төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхгүйгээр та амьдрч чадах уу одоо ямар нэгэн бие чинь өвдөж болно, нар гэрдэж юм тохиолдож болно, эсвэл ямар нэгэн одоо санхүүгийн ямар ч юм ямар нэгэн боллоо гэж бодоход 6 сар амьдрах тийм нэртэй. Тэгээд нэг хөссөн үед амралтаа авчдаг. Хөссөн үедээ магадгүй та ханаа түрээд гэртээ хөвтчихдэг. Тийм боломжууд байвал ер санхүүгийн эрхчлэл гэж боддог. Хамгийн бейсик ойлголтоор байна. Тэрнээс биш санхүүгийн эрхчлэл гэхээр ингээл маш том 5 өрөө байртай байгаа л тэр нэлдэг шиг тийм их нэг байна. Санхүүгийн эрхчлөөнд компанид ажиллах хүрэх боломжтой Монголд энэ айгуу тийм нийгмийн том сэдэв юм шиг санагдаад байдیں۔ За Монголд би бас 5 орчим жил 2 өөр корпорацид ажиллаж үтсэн. Хүрсэн үү тэгээс санхүүгийн эрхчлэл төрсөн үү? Хүрхээргүй байсан. Хүрх боломж байсан. Ер нь яг тийм одоо потенциал байсан уу? Тэр нөгөө цаг хугацаатайгаа давхар ярилцах хэрэгтэй асуудал гэж бодоод жишээлбэл би нэлээд хичээгээд за магадгүй 5 жилийн дотор нэг захирал боллоо гэж бодоход давхар би нөгөө цаг хугацаагаа маш их хэмжээнд алдчихж байгаа. Тэрнтэйгээд үзүүлээд. Тэгэхээр тэр маань өөрөө зүгээр санхүүгийн эрхчлөө зүгээр л санхүүл юм байлээ. Миний өрсөн төгөл. Яа, тех бах тий. Тех бах тэгээд буцаад ингээд амар их. Гэхдээ тэгээ санхүүгийн эрхчлөө гээд хоёулаа яг бас романтик юм яриад ингээ яваад байдаг. Магадгүй яг үнэхээр тийм санхүүгийн эрхчлөө төрнө гэдэг ойлголт яг байдаг болов. Би бол бас их өргөл сэтгэлтэй санхүүгийн эрхчлөөнд зүгээр яг одоо юу гэдгийг би өөрийнхөө жишээг хэлье. Яг асуултаа чинь жоо үйл ярьт. Ингээ энийг ярмаар байгаа юм. Би одоо ингээд за яг ингээд эрхчлөөнд хүрсэн гэхэд тайшин. Тэгтээ ямар нэг байдлаар ингээд санхүүгээд боломжтой болоод ингээд маш их ажилласан л дахин үедээ маш их ажиллаад ингээ яваад тэгээд ингээд санхүүгийн нөхцөл байдал боломжийн хайтан болоод байгаа мөртлөө надад үнэхээр хэрэгцүүлээ байна уу? Үгүй гэдэг байхгүй.
Яг үнэхээр тийм бас үгүй байгаа байхгүй. Тэгэхээр одоо би яг үгүй жилдээ нэг ээлж амартаа яваад ингээд дураараа ингээд амарчих байдаг ч юм уу. Эсвэл нэг орой эрт тараад одоо нэг юм дуртай ном унших ч юм уу. Тийм хэрэгчлээр маш хязгаарлагдмал шүү дээ. Хязгаарлагдмал. Тэгвэл нөгөө тал дээр болохоор одоо манай үеийн залуучууд яаж байгаа гэхээр санхүү тутмын мөртлөө ярих хайрцангуй бас цаг хугацаа бусад хэрэгчлэг нь бас байгаад байна. Тэгэхээр магадгүй яг энэ хоёрын голын тэр өөрөөсөө fine line нь санхүүг хэрэгчлээ юм уу. Тэгэхээр тэрэн дээр яг очиж бууж ингэж ундаг тийм яг ингээ азтай хүн бол бас зөөхөн л байна. Багтай. За яг л ийм л юм байна. Нэг балансыг хэл болох асуудал байгаа тийм. Тэрнээс биш ингээд их хөнгөтэй болол ч юм уу ингээд яг тусам ингээл амьдрал сайхан болол ингээл бүх юм жаргаал ингээл улам хариуцлага нэмэгдэл бас тийм өөр хэцүү байдаг гэж би боддог. За Америкт бизнес хийжсэн тийм. Миний ойлгосноор тэр тухайгаа их жижигхэн бизнес хийжсэн. Тэг их сонирхолтой байсан тэгтээ. Тэр тухайгаа нэг сонирхуулаад яриад өгөөч. Ямар бизнес яаж эхлүүлээд тэр нь одоо өөрийн санхүүгийн асуудлыг хэрхэн шийдэжсэн. Эхний үедээ би болохоор оюутнуудад ер нь ажилд орох сургалтын визэнд хэрхэн аплайдах гэсэн тиймэрхүү бизнесийг ерөөдөө тийм зөвлөх маягаар хийдэг байсан. Тэр бол яг хэсэгхэн хийж байгаа болцсон. Тэгээ сүүлд нь би нэг найзаасаа сураад яасан бэ гэхээр машин зардаг байсан. Тэгээ машин зардаг. Одоо манайхаар бол тэнд Craigslist гэж байдаг байхгүй. Монголд бол үнэгүй байхгүй. Монголд байгаа үнэгүүд одоо Craigslist дээр байгаа хамгийн түгээмэл зарагддаг машинуудыг ингээд өдөр болгон хаант хийгээд хийж байгаа хамгийн одоо зар муутай мөртлөө хямдхан тийм машиныг газ явж очивол гэрийнх нь гадаа очивол үзээл тэгэл ер нь машин маань өрхөд механикл айгуу дайжгүй айтайхан байвал худалдаж аваад тэг миний хийдэг байсан айд value хийдэг байсан айгуу инээдтэй сонирхолтой. Яадаг байсан бэ гэхээр худалдаж аваад тэгэнгүүтээс сайн гихт нь угаагаал тэг угаалan газар мазар гэж байхгүй өөрөө угаан шүү дээ. Бүгдийн ястаа тэг тутгаар дөрөв бүтэн өдөрс өсөг очлоо угаагаал тэгэл угааж аваад тэгээд ерөөдөө нэг ганц нэг жоохон засвар байвал хийгээл нэг тийм ганц нэг жижиг сайжиг юмнуудыг хийгээл том засварыг би өөрөө хийж чадахгүй шүү дээ. Тэгэнгүүтээ тэрийг хастай янзын сайхан зургийг аваад тэгээд зараа янзын сайхан зурагтай тавиал тэгээд би нэг $1500 нэмээд тавьчихдаг гэсэн. Тэгэхээр ерөөдөө миний хийж байгаа юм болохоор цэвэрхэн харагдал гоё харагдал буцаагаал маркетинг аягүй сайн хийчих юм бол хийдэг гэсэн. Тэгээд би нэг жилийн хугацаанд нэг 20-од машин зарсан байхаа. Тэгэж амьддаг гэсэн. Сонирхолтой байсан. Тэгээд яг тухайн үед тэгж явж байгаад ерөөдөө миний визний хугацаач дуусаад, оюутны хугацаач дуусаад буцсан. Тэгээд буцаагүй тэндээ байсан бол би одоо машиныхаа бизнестэй явж байх байсан байх таа гэж боддог шээ. Энд үрж ирээд одоо тузын дарга гэдэг чинь бол тузын захирал гэдэг бол нэлээд том албан тушаал байгаа шүү дээ. Ер нь яг ямархуу замналаар үди төрөв. Тэгээ Америкаас ирээ би ирээд байсан Америкаас ирсэн тэр сэтгэхүү Монголд буусан байдал аюу тис ондоо байсан. Яасан бэ гэхээр Америкаас ирэл би чинь сонирхолтой би найзуудаа зөндөө ярьдаг. Америкаас ирэхдээ ингээл амар олон пижак аваад ингээл үстэ энэ тэнд ороод нэг дарга болох гээд байгаа маа. Үстэ мундаг би одоо өстө Америкт мастер хамгаалцсан мундаг чаддаг алан талны. Ерөөсөө би өстө бодоо болгоно гэл. Пижак аваад ерөөс баг л өөр юм өмсөхгүй ингээл яваа. Тэгэл 2012 онд Монголд бууссан. Монголын нөхцөл байдал шууд 13 хэрэгжсэн. Тэгэл ерөнхийдөө манай эдийн засаг их муудаал, ажилгүйдэл ихсэл, төслөглөөрч бүх туслагдаад, лицензийг туслагдаад нөхцөл байдал шал өөр өгцөн л та. Тэгэл ста нэрээ чулуушгуулж явал нэг найзынхаа доор компанид ажилладаг болсон. Тэгэл би нэг сэлбгийн талаар төлөвлөгч хийгээл тэндээсээ явж байгаа дараа нь өөрийнхөө бизнес эхлээл. Тэгээд уурхай ханганы нээлттэй бизнес эхлээл. Тэгээд ханганы нээлттэй бизнесийг л өстой жинхэнэ гарааны бизнес байж байгаа л өдөр шөнөгүй сууж байгаа л барин 10-аад жил маш их хичээж ирэхэд бизнесээ босгосон гэхүү дээ. Тэгээд босгоод тэгж явж байгаад Omni Capital-ыг байгуулад Omni Capital 2018 онд байгуулад тэгээд Omni Capital маань бас бизнес руу боломжийн дайггүй сайн хүмүүстэй хамтарч хийгээд дайггүй сайхан болоо. Тэгээ явж байгаад ингэсэн яасан бэ гэхээр яг одоо бизнес эрхлэгч хүнээс олон гэр хит их ажиллаад тахаар маш их депресд ордог. Стресс болон депресс зэрэг орж ирдэг. Стресс депрессийн тустай байдаг. Тэгээ стресс депресд орж ирээд ингэ явж байгууд миний яг
цогт харга юу байсан бэ гэхээр би тэр үед моцикл дондсон байсан. Тэгээ моцикл унж явж байгаад би аварт ороод тэгээ маш хүн хаалганд ороод тэгээд үхсэхийн наан дээр хурж ирээд тэгээд хаалганд ороод үхсэх дээр бороо. Тэгээд би яг тэндээс эмнэлгийн гэмтлийн орноос хэнэс ирчээд яг гүйцэтгэх захирлынхаа компанийн гүйцэтгэх захирлынхаа албан тушаалыг би бүр юунда доор ажилтдаг хүндээ өгчихсэн байхгүй орон дээрээс өгчихсэн гэж гарч зараад өгчихсэн. Усын бүртгэл гэдэг байх юмс болдог шүү. Тэгээ зураад тэгээ өгчихсэн байхгүй. Тэгээд тухайд яг миний эргэлтийн цаг болвол за би ер нь бол ингэж айхтар их ажиллаж болохгүй юм байна. Бүх юмыг ингэж өөрөө ингэж хийх гэж хичээгээд бүх юмыг ингэж яваад их юм бол би өөрөө хийдэг ингээд хүн биш болоод байгаа юм байна. Яг ингээд нэг амьдрч чадахгүй байх юм байна гэж. Тэгээ ерөөдөө бас яг юм хүмүүстэй илүү хамтарч ажиллах, баг болж ажиллах талаар ерөөдөө бас хатуу сургамж авсан л да тэндээс. Тэгээд айгүй азар миний багууд айгүй сайн хүмүүс байсан. Тэгээд тэр хүмүүстэйгээр ихэд хамтарч ажиллаад ингээд яваад. Тэгээд яг тэгэнгүүт тулсын дараа болдог тэр замлуу эхэлж байгаа байхгүй яг сайн даач биш мундагтаач биш ерөөдөө ингээд ийм нэг хүнд нөхцөл байдлуудыг үүсээ ингээд явж ангууд чинь за би бол илүү стратегч хэлбэрээр ажиллах хэрэгтэй юм байна. Илүү өөр хэлбэрээр ажиллах хэрэгтэй юм байна. Хүмүүнд итгэж хамтарч баг болж ажиллах хэрэгтэй юм байна. Тэгэхээр ийм байдал ингэж зохицуулъя. Тэгээд ирэхэд тузын дарга гэсэн замл руу орсон юм да. Тэгээд гэхдээ яг гүйцэтгэх захирлаас бизнес эрхлэгчээс тузын дарга руу орох бас айгүй хэцүү байсан. Яагаад хэцүү байсан бэ гэхээр бүр дис ондоо яваар ажиллах байхгүй. Гүйцэтгэх захирал бол яг ойлгомжтой за энэ компани ийм төлөвлөгөөтэй, ийм хилцүүдтэй, ийм чиглэлгүүдтэй эдгээр ингээд хичээгээ сайн ажиллаж байна гэдэг ийм ойлгомжтой байдаг. Гол нь тэрэндээ зөв хурц ажиллах хэрэгтэй байгаа гэдэг. Зөв шийдвэр хурдан гаргах хэрэгтэй байна. Тузын дарга болохоор шал өөрөө тийм стратегч хэлбэрийг хүний өөр шинж чанарыг одоо шаарддаг байхгүй. Стратегч байгаад хүний хараагүй хараад төрүүлс итгээд тэ илүү маш урт хугацаанд зүтгээд ийм ингээд үр дүн нь ингээд дарахна 1-2 сарын дотор гардаг бүр жилээр гардаг тийм асуудал. Тэгэхээр ихэд надаас амар шал өөр нэг тийм тритүүд миний ажил хүсэж байгаа. Тэгэхээр тэрийг ерөөхдөө бас өөртөө суулгах гал хичээгээл ер нь сүлийдэн жил явж байна. Тэгэхээр тэр айгуу тийм бас юу хэцүү тийм хүн шалгуур даавар байсан. Тэгэл одоо хичээгээл сураал явж байна да суралцаж дуусахгүй юм. Тийм байна тий. Америкт бизнес хийгээд Монголд давхар бизнес хийгээд Монголыг бол яг маш олон хүмүүс нөгөө бизнесийн маш олон боломжууд байдаг. Ер нь хүн яг зөв боломжоо зөв нөхөх гаргалгаа гаргах чадах юм бол бүх зүйл боломжтой гэж олон хүмүүс хэлээд байт юм байл л дээ. Тэгээд тэрэн дээр ингээд за миний саяны ярианаас ойлгоход бол 2 бизнесийг бол 3 ч юм уу хийгээд үтсэн байна Монголд. Тэгээд яг тэр за өстэй энэ л юм байна гэдэг тэр бизнесийг ер нь яаж болд юм бэ? Одоо ингээд үсэж байгаа хүмүүс бас тэгж бодож байгаа байхгүй юу? За магадгүй ингээд нэг компанид ажилладаг ч юм уу та ингээд цалиндааны жоо сэтгэл хангалуун биш. Би ямар нэгэн байдлаар бизнес эхлүүлэх ёстой юм байна гэдэг дотор нь нэг дуудлага байгаад байдаг. Гэтэ яг юу хийх вэ гэдгээ их хүмүүс мэддэг үү? Санаа нь байсан гэсэн тэр зүгээр санаа чигээр нь үлдчихэж байгаа. Ягаад гэвэл тэр нь тодорхой биш байгаа учраас. Тийм болохоор яг тэр бизнесийн санаа тэгээд тэр санаанаас цаашилсан зүйлийг ер нь яаж олж харж байна? Яг гоё ярмаар гэдэг юм асууж байна. Гоё юм байна. Ингэж үзсэн юм аа. Надад тохиолдож ирсэн юмнууд дээрээс нь яг ер нь сүүлийн үед ойлгоод байгаа юмнуудаар ингэж яг мөр ярмаар гэсэн юм гоё асууж байна. Ингэж байгаа. Их үедээ бид нар чинь ингээл ер нь яг төлөвлөгөө болон санаануудыг ингээл мундаг төлөвлөгөөнүүдийг ингээл ширээнэ ард суугаал. Тэгээ мундаг хүмүүсээр ингээл даргуудаа цуглуулаад нийлээл ингээл брейнсторм хийгээл самбар намбар дээр анализ бичээл ингээл яваал. Ер нь тэгэж юмнуудаа ингээд юм лагтын брейнстормдох гэж хуралдах гэж би яг үздэг байсан. Тэгэхээр тэр ерөөсө болдог байхгүй. Үнэхээр мундаг ингээд анализ хийгээд ингээд яваал тэгээл төлөвлөгөө хийчихэл дараа нь харахаар өөрчлөгдсөн байна. Нөхцөл байдал өөрчлөгдсөн. Ялангуяа манайх шиг юм жижигхэн завтай улсан дээр бол ингээд юм бүсэс паскал шиг өөрчлөгдсөн байдаг. Тэгээд одоо чинь би бизнес төлөвлөгөөгөө сая өнгөрсөн л гүйцэтгэх захиралтайгаар ярьж байгаа байхгүй. Одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн хойлоо яах вэ? Засварлуу яах вэ ярьж байгаа байхгүй. Одоо яг 4 сарын дотор өөрчлөгдсөн байхгүй. Тэр шиг тэгээд яг би үл ингэж боддог. Бизнес санаа яаж болох вэ? Тэ? Бизнес санаа яаж болох вэ?
бизнес санаа ямар байх хэрэгтэй вэ гэдэг асуулт гэж болгоод байна. Тэнгүүд би бол сүүлийн үед ингэж итгэдэг байна. Бизнес санааг хүнтэй ярих юм гоё байдаг. Хүнтэй ярих. Яг зөв хүнтэй яриад. Ер нь нэг иймэрхүү юм байвал яаж тэгж юм. Тэгчүүл гоё. Дандаа тийм байгаач. Бизнес гэх юу н бизнес бол амьдрал амар тийм комплекс байдаг. Тэгэхээр магадгүй хүнтэй гоё ингээд хүнтэйгээ зөв яриад ингээд магадгүй тэр хүнд нэг тийм танил тал байж болно, давуу тал байж болно, ресурс байж болно, гоё санаа байж болно. Миний чаддаг юмтай магадгүй нийлж иж болно. Эсвэл зүгээр санаа шийдчихээ намайг хөгжүүлчих явчих болно. Тэ хүнтэй ярих аягүй гоё санаа. Бизнес санаа болоход аягүй ихтэй байна. Тэгэхээр ингээд хүний сэтгхүү яриа тэр нэг бизнес санаа болоход аягүй гоё. Тэр зөв хүмүүстэй гоё ингээд орой хоолндоо пивон дээр яриад би нэг иймэрхэн бодож байгаа юм гэж юу гэж бодож байна тэгж ингээд ингээд бодоо яваад. Хоёрт орчноос ойлгох. Нэг таны одоо гадаадд аялдаг шиг ингээд орчноос солиод гадаадд хоолыг ингэж хийдэг юм байна шүү дээ. Цэцгийг ингэж тарьдаг юм байна шүү дээ. Эсвэл ингээд хийм цэвэрлэгийн иймэрхүү байгаад идэв шүү дээ. Ийм байршил дээр байгаад идэв юм байна шүү дээ. Орчноос солих аягүй чухал байгаа. Тэгэхээр орчноос солихдоо тэгтээ тэнд очиж явах, орчноос солиод очих хүнтэй уулзахдаа яг нөгөө нэг өөрийнхөө майндыг жоохон бэлдсэн байв гэсэн үг. За ер нь би нэг иймэрхүү юм хайж байгаад ингэж байгаадаа би яг эндээс юу хайх вэ гэдэг жоохон хайлтын мод дээр очсон байх юм бол ер нь бизнес санаанууд олоо гараад ирдэг. Тэрнээс биш ингээд мундаг доктор профессор суулгаж байгаад брейнстормдох шиг хөтлөө байхгүй. Тэгээ би бас тэгж бодъё. Бас нэг дүрм нь бизнес санаан дээр би бол сайхан нэг үнтэй ярьсан. Тэгэхээр ер нь бол ингээд бизнес санаанууд та талхацарж болно. Гэхдээ хизээч битээ яг энгийн хатар талах битээ зараа. Хатар талхаа лизэн хийгээд бүтээгдээд олон жил болцсон тий. Хатар талах биш ээ. Зүгээр ямарваа нэгэн жоохон хатар талхан дээр үзэмтэл байлгач. Тэгэл. Тэгээ жоохон айж байлуу хийгээл. Тэгээ тэрийг нэг тийм амар сүртэй бодоол ингээл цэцэг чимэгтэй болоо тийм байдлаар биш тий. Зүгээр л магадгүй тэр талах чинь юу гэдгийг халуун нараа байж болно. Эсвэл хүнтэй ойрхон байж болно тий. Эсвэл талаар нь зүсээд арай хямдхан зарчиж болно шүү тий. Хүмүүс томорон зараад бол та жижигэр зарчиж болно, зүсээ зарж болно. Эсвэл маслтаа зарж болно. Айгуу тийм энгийн байдлаар үзэн байвал айгуу гоё. Юу ч оригинал биш гэдэг байгаа шүү дээ. Хэрвээ та энэ бүтээгдэхүүний оригинал гэж бодож байгаа юм бол та зүгээр л юунаас хулмарсныг мэдэхгүй. Бас хүмүүс нэг ном дээр бичсэн байсан юм аа. Манайхан бас яг тэгдэв шүү. Тэ заавал ингээд цоо шинээр нь ямар зүйлийг ямар нэгэн зүйлийг оруулж ирэх гэж бодоод байдаг. Тэ зүгээр л байсан зүйлийг нэг жоохон өөрчлөөд байгаад нэг жижиг асуудлыг шийдээд. Үн хямдруулах ч гэсэн тэгэл жоохон айд value хийж л байгаа шүү дээ. Тэгэл өмнө хямдруулчих болно. Мэдэх бас савлагыг нь өөрчлөөл нэг гоё өнгөтэй болгочих болж. Тэгэл тэр чинь бас болж шүү. Бизнес бай компанич бай ямар бүхий л бүтээгдэхүүн үйлчлэгнүүд эцэст хин нэгний асуудлыг шийдэж өгч байгаа тийм хин нэг асуудалтай тэр асуудал дээр нь тулгуурлаа тэр асуудлыг шийдэж өгөөд тэр нөгөө хэрэглээтэй нэгэд болоод тэгэл хүний худалдаа авалт гэдэг зүйл бол цаана явагдаад байгаа. Тэгэхээр яг энэ асуудал шийдвэрлэх тэр яг ийм асуудал байна гэдгийг олох нь аягүй чухал юм шүү. Миний ойлгож байгаагаар бол зүгээр ингээд өдөр тутамдаа ингээд амьдарч байгаа одоо бид нар шиг хүмүүс болохоор тэр асуудлыг нь харж чаддгүй. Угаасаа л энэ байдаг зүйлтэй. Тэр асуудалтай нэг 20 хэдэн жил 30 хэдэн жил амьдарч байгаа тэр угаасаа байдаг зүйл юм шиг болцсон. Тийм болохоор ямар ч шин яг ингээд асуудлыг шийдсэн тийм санаанууд орж ирдэггүй. Тэгэхээр тэр асуудал шийдэл гэдэг зүйлийг яаж юу н харж байна. Яг онлоор бол нөхцөл байдлын анализыг хийгээл ингээд яриад амлаа. Гэхдээ яг зүгээр яг энгийн хүнд ингээд тайлбарлах ч юм уу ингээд зүгээр ингээд зөвлөхөд бол юу гэж хэлэх вэ? Ингээд зүгээр юм та тархинда тэр нэг эрэлхийлдэг модо хасаачмаар санагдаад байгаа байхгүй. Зүгээр тий. Яагаад заавал энэ юм байх хэрэгтэй гэж тий. Ядаргаатай зэ би заавал ингээд одоо юу гэх юм ингээд дэлгүүрээс ингээд хүнд тортой мөрөхөөр ингээд гар өдөөд энэ ингээд холгоод штэ ч гэх юм уу тий. Яагаад холгоод байгаа нь тэгвэл энэ бариулаас олж болдгоо ч юм уу. Эсвэл зүгээр тэрхтээ юм хийж болохгүй юм. Тиймэрхүү байдлаар ерөнхийдөө яг юм тархиндаа ерөнхийдөө яг тэр яагаад ингэ юм байх ёстой гэж энэс өөр юм байж болдгоо юм уу? Арай айтайхан байж болдгоо юм уу гэдэг. Тэр ингээд тийм мэдлэлсэн тэр нөхцөл байдлаар яацвал зүгээр болоо гэж бодож байна. Тэрнээс биш ямар нэгэн байдлаар зүгээр бизнес хөгжүүлэх магистр хэрэгтэй ч юм уу? Эсвэл ингээл тийм сургалтанд суугаад ингээл яа гэдэг нь ерөөсөө тийм багт тийм. Реалив гэдэг би бодохгүй.
Тэр бол зүгээр бизнес эрхлээд таны бизнес чинь магадгүй жижиг бизнес явж байгаа дунд бизнес рүү эсвэл дундаас том руу орсон тохиолдолд та хүний нөөцийн менежмент сурцсан ч юм уу те санхүүгийн менежмент сурцсан тэр процессын сүүлэх хэсгийн асуудал байхгүй. Тийм байдаг. Тэрээс яг нэг та гарааны бизнес эхэлж байгаа ч юм уу бизнес санаагаа амьдрал дээр их гэж болоод. Ямар ч юм байхгүй. Тэгэхээр яг би ер нь ингээд хүмүүс ингэж яддаг байхгүй. Бас нэг юм ярмаар байгаа юм болохоор ингээд хүмүүс ингээд ямар нэг юм эхлэхэд те бизнес эхлэх эсвэл зүгээр жингээ хасч эхлэх ч юм уу фитнес давж эхлэх ч юм уу те тиймэрхүү юмнууд дандаа ийм хэрвээ гэдэг нөхцөлөөр тавьдаг байна. Хэрвээ би дэгчвэл төгс олох. Хэрвээ 1 сарын 1 болчвол би фитнест явна те. Хэрвээ би тийм юмтай болчвол тэгнэ. Тэ? Тэгээд идэв. Тэгэхээр яг хэрвээгээ хайцаал зүгээр ингээд ямиг бол одоо ингээл тухайн үедээ шийдэл явуулна. Шууд шаал гэж байгаа шүү дээ. Шаал гэж байна те. Сая би яг тэгж хэлчихснээр завсан ч одоо подкаст болдгийн болов гэж одоо болчлоо л та тий. Ер нь бол тийм. Тэгэхээр хэрвээ гэдэг нөхцөлийг хүмүүсийг ер нь залуучуудыг битээ аваа хийчих гэж боддог. Дандаа аваа хийчих. Тэгэхгүй дандаа өөрийгөө тэгж зовоож одоо хүлээлтийн байдалтай байлгадаг. Тэр нөгөө нэг юм шийдэж чадаагүй асуудлууд чинь дандаа стресс болж өөртөө үлддэг. Тэгэхээр тэр маань ингээд дотор нь голцоод би I'm not enough гэлтэй би ингээд хүсэндээ байж чадахгүй байна ингээд тэгээд тэр шаналл чи хаана байгаа. Тэгэл дандаа шийдэг асуудлаас л байна. Яг sorry итгэхий заагаа зүгээр. Угаасаа манайх тиймэрхүү подкаст. Угаасаа бид нарт игдэл юм байлээ л дээ. Нөгөө төгс нөхцөл төгс цаг хүлээдэг нь бол өөртөө шалтгаан гаргаад байгаа шүү дээ. Аль нөгөө нэг уг нь бол ингээд санаа нь бол ихлий гэдэг санаа навааддаг. Гэтэ цаана нь өөрийгөө хамгаалах механизм нь ажилт юм уу яа тий. За дими яах гэдэг толгойд одоо тархин дотор нэг тийм сигнал өгөөд төрөлбөрийн шалтгаанууд өгөөл. За чи барин их баха тех баха чи жоохон санхүүгийн гэж за чи дараа нь ашаа жоохон зохицуултаа тэг гэдэг төрөлбөрийн шалтгаанууд үүсэл нөгөө нь эхлүүлж чаддгүй юм шиг байгаа. Тэгээд гэтээ бас нөгөө талдаа реалистик талаас нь ингээд харах юм бол ямар нэгэн одоо юу гэдэг шинээр за үнэхээр бизнес хийж эхлэх шаардлагатай таны шаардлагатай байна. Гэтээ би давхар эслээ тооцох хэрэгтэй. Манай гэр бүлийн санхүүгийн байдал тэгээд өөрийнх нь ажил карьер юм зүйлийг ботхоор ер нь одоо нэг хамгийн тийм оптимал хувилбар нь одоо ийм санагдаад байгаа байхгүй юу? Битээ ажлаасаа гар. Яг үнэ. Тийм ажлаа хийж тэгээд ажлынхаа хажуугаар яагаад хийж болохгүй юм бэ гэдэг энэ тал дээр юу гэж бодож байна? Тэ. Энэ тал дээр болохоор түрүүний яриан дээрээс би жоохон ингээд дэлгэрүүлээд ингэ ярмаар байхгүй. Ер нь ямар нэгэн бизнес эрхэлсэн ч бай, фитнест явж эхэлсэн ч бай, ямар нэгэн та өөрчлөлтийг хүсэж байгаа бол өөрчлөлтийн чинь болохоор хэсэг унж босоод хэсэг зурлцсны дараа үр дүн гардаг шүү. Тэрийг бас тооцмоор байхгүй. Тэгэхээр хүмүүс маань хэрвээ би ингэчээд инээтрээ гэчээд эхлээд үр дүн гараад ч юм уу тэр нөгөө нэг допамин тэнд байгаа ингээл ихсний дараа байгаа юм шиг санагдаад байвал үгүй байдаг байхгүй. Үгүй байгаад тийм нэлээ ингээ яваад ингээ яваад унж босоод буруу зүрх болоод ингэсний дараа ирдэг. Тэгэхээр эрт эхэлж ивэл дээр гэсэн санаг хэлж байгаа. Хоёр дахь асуудал болохоор бизнес эрхэлж байгаа бол миний зөвлөх юм бол эхлээд ерөөдөө ажлаасаа гарахгүйгээр айтайхан хажуудаа байж байгаа өөрийгөө бэлдээд тухайн хүнийхээ өөрийнхөө нэг бизнес эрхлэгч тэр майндаа цуглуулж авах зүгээр юм тэндээс тий. За би яг энэ одоо шүү гэдэг одоо уран зурагтай холбоотой инээтрээ байх юм бол за би ер нь ингэж сураа, тэгэж сураа, юм бай, тийгээд тэр нэг майндсет цуглуулах хэрэгтэй. Бас хамгийн чухал нь болохоор хамгийн чухал би нэг ойлголт болохоор юм бүтээхээс илүү борлуулах нь бас тусдаа аюултай ажил байгаа. Тэгэхээр энэ яг хин зорилготой яаж борлуулах гэдэг асуудал. Өшөө бас хамгийн том асуудал одоо юу гэдэг анхааруулж хэлмээр байгаа юм болохоор эхлэлтийн хөрөнгөний шаардахгүй юмыг бас хийж болно шүү дээ. Одоо AI байна, AI-тай холбогдлолтой зөндөө олон контент метод ч юм уу тий. Сошиал хөтлөлт аягүй их болцсон. Сошиал хөтлөлтийг AI-тай, график дизайнтай, нүүтэй, Canva-тайгаа бүгд нь бас хийж болдог. Тэгэхээр эхлэлтийн хөрөнгө шаардахгүйгээр хажуугаар сайт хастал хийгээд ажлаасаа гарахгүй байж байгаад яг үнэхээр тэр таны юм passion мөн байвал эсвэл таны орлого мөн байвал гээд хэвтэйхэн уусгаад transition хийж болно шүү. За сая AI гэж дурдж байна л да. Би одоо 9-р сард нэг жижигхэн сургалт хийх гээд онлайнаар. Тэгээд тэрэн дээр вебсайт шаардлагатай болоод вебсайт өмнө огт хийж байгаагүй. Тэгээд судлаад сонирхоод явангуут нь зүгээр
бүхий л код тэгээд зүгээр ингээд миний бодчихсон энэ хэцүү байх. Энийг заавал код бичүүлэгчээр хөгжүүлэгчээр хэлэх байх гэсэн бүх зүйлийг AI маань өгöd байгаа байхгүй. Тэгээд би саяхнаас яг AI гэж их нутгаар амьдрал дээр ашиглаж эхлээд тархин гээл бүүн болж байгаа. Тэр шиг одоо яг ингээд өнөөдөр яг ажил дээр ч юм уу аль эсвэл амьдрал дээр AI-ыг хэрхэн ашиглаж байна? AI юу нь яаж нөлөөлж байна гэх талаар. Яг хувийн дээр ч юм хувийн дээр би үл юу байхыг хүрээ яг Google AI хоёрын хоорондын ялгаацсан болохоор AI чинь бол яг generative tool байгаа даа шүү дээ. Яг амлын мэдэг уншиж байгаа базаад ингээд боловсруулаад санаа гаргаад байна. Тийм учраас илүү санаа хайх талаас илүү юм шиг. Тэгээд одоо жишээ нь өчигдрийн бий бол одоо жишээ нь Америк хятад хоёрын хоорондын худлааны дайнаас Монгол яаж нөлөөлөх вэ те? Яа ийм магадлал хэрвээ, тийм магадлал хэрвээ гэх тиймэрхүү одоо яг analytical generative тиймэрхүү хариултуудыг айж. Миний яг ажил дээр бол би яг юм бүтээгдэхүүн хэлбэрийн тиймэрхүү юмнуудыг илүү яас татаж авах нь бол байхгүй байгаа тань л да юм жоохон илүү тийм санаа хайх маяг юм. Тиймэрхүү явж. Яг бизнес болон ажлын хүрээнд би яг AI-ийн тимтэй болоод AI-ийн тим бүтээгдэхүүнүүдийг ингээд бизнес модельүүдээ AI-гаар шийдсэн тим юмнууд хийхийг бол хүсэж байна. Гэтэ одоо яг хэлэхэд хэтэрхий эрт байгаа даа. Тэгээд тийм developer tool байд юм ба штэ. ChatGPT-ийн developer tool-ыг ингээд одоо өөр юмтай холбоод ингээд явж байгаад би одоо тэр ингээд одоо бизнесийн онооны байдлаар за энэ болохоор график дизайнах болно. Энэ одоо юу ч болно тийм. Гэхдээ тиймэрхүү юмнууд тэр хэсгийг судлаад явж байна. Тэгээ Монголд бол одоо юу гэдэг миний санааг аль хэзээ хэрэгжүүлээд баг бүрдүүлээ одоо чимээгээ гэж хамгийн энгийн жишээ тийм. Тэгэхээр ер нь бол том байгууллагууд бүгдээр ирэхэд AI-гийн багтай болоод тэрийг ингээд бизнес процесстай илүү ингээд гоё төслүүд хэрэгжүүлээ ингээд явж байгаа юм байлээ. Тэднээс одоо суралцаад яг ингээд бизнес модельүүдүүд ингээд бизнесийн процессуудыг ингээд суулгах тийм хүсэл мөрөөдөл байд. Яг ажил хэрэгэл бол болгож чадахгүй бас өөрийгөө бас голоол явж байна да. Монголд технологи болон AI-ийн ерөн салбарыг яг уг нь бол ингээд дэлхийд жоох дээр нь жишээлбэл ингээд Америкт гэх юм бол алидын технологийн салбар эдийн засгийн маш том хувийг нь эзэлсэн. Тэнд маш хэмжээний мөнгө одоо эргэлдэж байгаа. За Монголд аль 10 жилийн өмнөөс л уг нь тийм болно гэж бид нар ярьдаг байсан. Гэтэ одоодсон стил хамгийн том эзэлж байгаа нь уул уурхай. Тэгэл одоо санхүү гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлүүд байгаа тань. Тэгээд яг технологийн ингээд салбарт би бас өөрөө ажиллаж исэн хүн учраас ингээд харахад маш олон стартапууд шинээр үүсгэн байгуулдаг. Ихтэй стартапуудын бараг 90% нь бол эхний жил дотор бол бүтлгүүтдэг технологийн зөндөө байгаа шүү. Монголоос unicorn гарах уу? Монголоос unicorn гаргая гэдэг байгууллагад ажиллаж байсан байхгүй. Тэгээд харахад бол яг хөө заримдаа нөгөө нэг одоо жишээ би бол яг код бичдэг хүн биш мөртлөөсөө би бүтээгдэхүүний менежер байгаад байсан. Тэр нь өөр амар том асуудал юм байна гэж харсан. Хин хамгийн том нөгөө нэг асуудлыг шийддэг юм бэ гэвэл код бичдэг хүмүүс нь өөрсдөө байгаа байхгүй. Тийм хүмүүс яг жинхэнэ нөгөө нэг асуудлын гаргалгааг нь хайгаад тэрэн дээрээ шийдлийг боловсруулж чаддаг. Тэгэхээр тэр хүний тэр нөгөө нэг чадвар хоёр төрлийн чадвар зэрэг байх хэрэгтэй байгаа шүү дээ. Ингээд development чадвар дээрээс нь менежинг чадвар тийм. Тэр чадвартай хүн бас хэр их олон байдаг юм бэ гэдэг дээр жоохон эргэлзээтэй байгаад байгаа юм. Би одоо жишээ нь шал далийн нөхөр ингээд менежергээд байх нь яг үүнд утгагүй хэрэг байгаа. Би хүмүүсийг зохицуулж чадна гэхээс биш тэнд яг жинхэнэ асуудлыг нь шийдэж чадахгүй. Тэгэхээр яг тийм хүний нөөц Монголд хэрэг байгаа юм бэ гэдэг нь хэцүү шүү дээ. IT-ийн мэдэнтэй чи ер нь л хэцүү. Тэгээд яг ингээд бүтээгдэхүүн боловсруулах код бичих хоёр ч шал өөр байгаа гэдэг тийм. Тэрийг л гаргаж ирж чадах genius гараад ирчих юм бол unicorn бол их мөрөөдөл биш л байх гэж би боддог тийм. Асуултыг чинь би юу асуух вэ? Би асуугаа явчихлаа. За тий. Ер нь одоо ингээд шинээр бизнес хийж байгаа залуус зөндөө байна. Тэгээд би бол зөвхөн хувийнхаа зүгээс бол технологийн салбарт хүч үзээч гэж айгу хүсдэг байхгүй. Яг жинхнээсээ нөгөө нэг value гаргаж ирээд яг жинхэнэ хүнд хэрэг болох зүйлүүдийг тгээс нь үйлдвэрлээд тэр чинь бүтээгч гэдэг нэг тийм том эдийн засгийн салбарт байх хэрэгтэй байгаа байхгүй. Зүгээр л нэг хувийнхаа одоо жишээлбэл та төгрөг хадгалдаг шиг миний зүгээр их оронч нэг сэтгэлээ болонгууд нь хүмүүсийн технологийн салбар руу орохыг айлуулах хүсдэг. Гэхдээ давхар нөгөө нэг
эдийн засгийн одоо угаасаа байгаа хэмжээ нь болонгууд нь бага хувийг эзэлж байгаа. Тэгэхээр тэр ер нь цаашаа том болно гэж харддаг уу эсвэл юу гэж бодож байна? Технологийн салбар ер нь хэр хөгжих вэ? Ер нь явах уу? Монгол ер нь нөлөөлөлтөй болох уу гэдэг асуулт ирж байна тий. Тэгэхээр би үл ингэж боддог. Стартапуудыг юу жоохон шөмжилдэг. Яг үнийг бид юникорн гарах уу гэдэг чинь болохоор юникорн гарах магадлал амар бага юм санагддаг. Тэрхий романтик асуудал байдаг шүү санагддаг. Тэгэхгүй технологийн салбарыг арай өөр хэлбэрээр одоо яг ингээд код бичдэг компаниар ч юм уу те эсвэл яг тодорхой яг ингээд юм дэд үтцийн нэг хэсгийг хариуцдаг ч юм уу те яг илүү жоох юм корпорат маягийн, индастриал маягийн тиймэрхүү IT салбар байвал гоё. Надад бол тэр намайг өдөө санагддаг. Тэгэхгүй ингээд амар юникорн хэлбэрийг юникорн хайгаад юм секси юм хайгаад тах юм аюу бороо юм санагддаг. Амар их хүч хөдөлмөр хөрөнгийг зараад хэрэггүй юм нэгэд хийсгээд байгаа юм санагддаг. Тийм яг тэр чинь бол ингээд маш их мөнгө зарцуулж, маш их эфорт зарцуулж, дээрээс нь тийм экосистемтэй байж юникорн төрөд тах шүү. Тэ анжел инвестор, venture capitalistууд нь байгаал тэ нөгөөдөл нь учиргүй мөнгө хаяал тэгэл ингээл гаргаж ирэхэл зүтгээл олон газар pitch гээл одоо юу гэдгийг тийм би сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ ер нь бол тийм экосистем донд зөвхөн нэг юм код бичдэг хүн мундаг санаа олоод тэрийг бичсэн чинь пост гэж гарч байгаа биш. Айгүй олон оролцогч талууд ингээ нийлээд бүрдүүлээд тэгээ явж байгаа санагдаад байна. Тэрний оронд яг технологиор залуучууд нэгдээд ингээ яваад илүү нэг юм жоохон юм масс үйлдвэрлэл маягийн одоо би юу гэж хэлэх вэ? Индастриал маягийн тиймэрхүү юмнууд дээр илүү ажиллавал илүү гоё ах гэж боддог. Тэгэхээр одоо юу гэдэг нь одоо Америкийн Boeing-ийн одоо тэр кодыг бичдэг баг байдаг ч юм уу те зайнаас ажилладаг ч юм уу те. Манайх ч нэг Америктэй бол ингээд шөнө өдрийн захтай болохоор бүр гоё шүү дээ те. Тэгэл өдөр нөхдөөд нь даалгавар агуу шөнө бичээл өглөө нь ингээ яваал яг өндөр цалингаа аваад зайнаас ажиллаа явдаг ч юм уу те. Багаараа явдаг. За ингээд ерөөд манай подкаст өндөрлөх цаг маань болж байна. Тэгээд одоо бүрөөсөрөн гэдэг хүн та өөрөө яг юу хийхээр төлөвлөж байна? Компани дээр ч юм уу эсвэл хүн дээр цаашаа тэр нь юу харж байгаа гэдэг талаар open question байдлаар тусгая гэж бодлоо. Хувийнхээ хувьд бол би ерөөдөө бас өөрийгөө илүү сайн хөгжүүлээл өөртөө дотроо их сайн ажиллах хэрэгтэй байл гэж ойлгож байна. Тэгээд уцсан сансан юмнууд их байгаад байна. Тэгээд хамгийн ойр хугацаанд бол би нэг бясалгаж сурах юмсан гэж бодож байна. Гэт оюун санаагаа сайхан унтраагаад яг их үедээ би бясалгалыг ер нь бол ингээл за энэ бол нэг юм тухайн юм шашинлагч юм уу эсвэл хийсвэртэй юмштай хүмүүс ингээл нэг мод болгоо явдаг гэж ойлгоод байсан. Гэхдээ маш олон газруудаас уншихаар ирэхэд яг юм бясалгал бол үнэхээр ингээд яалтчгүй тэр шашин машин юутай огт хамаарахгүйгээр тэрээр хүн болгоно хийж явах хэрэгтэй тийм. Одоо рутин болгоцсон тийм байх хэрэгтэй гэж байна. Даанч тэгээд ирэхэд бас сайн даадахгүй л хичээж гин headspace энтергээд татцсан тэгээд ингээд хийх гээл үзэл ингээд явж гин. За ажлын хүрээнд бол гэх юм бол манай Omni Capital удахгүй 4-5 сарда багтаагаад хөнгөр плац үнцаас гээд одоо биржийн нээлттэй бүтээгдэхүүн яаж тэгээд хоригдлол хийх гэж байгаа хүмүүстэй бол тэрийг одоо санал болгож байгаа. Тэгээд манайх харьцангуй би нэг албасаар хүүгээ зарлж болохгүй. Одоогийн байдлаар яг бүрэн баталгааж байгаа болохоор тийм учраас ерөнхийдөө төрөний хийсэнчлэн хадгаламжаас бол хамаагүй өндөр хүүтэй. Тэгээд илүү тийм аюулгүй тийм сонголтууд байдаг. Тэгэхээр Omni Capital явдал тийм ээж нь бас 2025 онд бол бүтээгдэхүүн төрөлжүүлэлтийг бас нэлээ олон байдлаар нэмэгдэхээр тиймэрхүү байдлаар ажиллаж байна да. Nice. Яг тайгуу гоё хэрэгтэй сэдв гаргаж ирлээ. Би номын бизнестэй байхгүй. Тэгээд энэ сүүлд манахаас гаргасан шизм болох гээд ном болохоор танд тусч. За баярлалаа. Нэг хүний стори байдیں۔ Ийм чи medical doctor. Гэтэ өөрөө бага наснасаа бяцлах тэгээд манифест хийх гэдэг аргуудыг суралцаад тэгээд тэрийг дараа нөгөө нэг хүний тархитай боддоор ажиллаад эхэлсэн чинь энэ чинь ийм байсан байл гээд учир зүгийг тайлдаг. Аюу гой хүний намтар байгаа. Тэгээд давхар бяцлах гэдэг сэдвээр бол нэг ялангуяа айгүй их тус олох байх гэж бодоод яг л хэрэг болох ном байсан. Баярлалаа. Сонирхоорой. Одоо бэлэг бэлгийн дээд чинь ном шүү дээ. Тэгээд ялангуяа би сэтгэл зүйтэй холбоотой, хүний зан төлөвтэй холбоотой тиймэрхүү сэдвийг хаях сонирхдаг.
бол заавал болж уншдаг. Тэгээд тэр маань ерөөдөө хүний амьдралын хамгийн одоо чухал хэсгүүдийн нэг гэж үздэг. Өөрөө өөртөө одоо ихсэн ажиллаа тэгвэл ерөөдөө бас ямар нэгэн хэзээ нэгэн цагт нэг тийм утопиад очих юм шиг тийм хүсэл мөрөөдөл байгаад байдаг. Айгуна. Би өөрөө үнэтэй цаг зав гаргаж манай подкастт оролцсонд маш их баярлалаа. Урьж орцуулсанд баярлалаа бүрий. За баярлалаа. Ингээд энэ удаагийн дугаар өндөрлж байна.